Сайн бацгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хэрхэн өөрийгөө хайрлаж сурах вэ? Хэрхэн өөрийнхөө өмнө нь бат зогсож сурах вэ гэдэг талаар ярилцгаая. Энэ бичлэг болохоор Weezer Lees-ийн бичлэг дээр суурилсан. Хэдхэн өдрийн өмнө би энэ бичлэгийг үзчихсэн чинь яг утга учир нь зөндөө олон хүмүүст маш хэрэгтэй юм шиг санагдсан учраас заавал та нартаа хүргэх ёстой гэж бодлоо. Хэрвээ та өөрийгөө хайрлах гээд ерөөсөө өөрийгөө хайрлаж чаддгүй, өөрийгөө хүлээж авч чаддгүй, за эсвэл дандаа бусдад таалагдахыг хичээдэг бол энэ зан чанар нь ерөнхийдөө бидний бага наснаас үүдэлтэй байдаг. Бидний өссөн орчин аав, ээж чинь, ойр тойрны чинь хүмүүс чамтай, тантай яаж харьцаж байснаас эхлээд бидний энэ өөртөөгөө хандах харилцаа маань эхэлдэг. Тэгээ бид нар өсөж том болоод том хүн болсон ч гэсэн яг эдгээр хүмүүс яаж бид нартай харьцаж байсан шиг бид нар өөртөөгөө яг тэгж харьцдаг. Тийм учраас юу чухал вэ гэхээр бидний энэ өөртөө бий болгосон өөрийн тодорхойлолт энэ дотоод хүнээ эмчлэх нь хамгийн их чухал. Энэ бичлэг болохоор нэг жишээгээр хэлдэг байхгүй юу? Энэ жишээг би заавал хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Weezer Lees найзтайгаа уцаар ярьжсэн гинэ. Тэгсэн чинь найз нь юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд ямар нэгэн буруу зүйл хийгээд ийм тэнэг зүйл хийхээрээ өөрийгөө зүгээр л зохиод авмаар санагд. Гэхдээ тэрийгээ зүгээр ингээд тоглоом маягаар хэлсэн. Тэгээд энийг сонсчоод Weezer Lees найздаа юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ чи хүүхэдтэй байсан бол хүүхэд чинь яг ийм алдаа гаргуул чи хүүхдээ шууд очоод зохиод авах. Гэсэн чинь тэр эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр үгүй юу яриад байгаа юм би юу гэж өөрийнхөө хүүхдийг тэгэж зогчээд ингэчээд ингээл тайлбар хэлсэн. Тэгвэл чи яагаад өөртөө тэгж хандна гэж. Чи өөрийгөө зохиж авмаар санагдаад өөрийгөө буруутгамаар санагдаад өөртөө үл хүндлэлтэй ингэж хандаж байх юм бол энэ нь чи яг өөрийнхөө энэ дотоод хүүхэд inner child гэж англиар хэлдэг штеп. Дотоод хүндээ, дотоод хүүхэдтэй яг тэгж хандж ийн гэсэн үг. Өөрийгөө хайрлахын тулд өөртөө яаж хандах хэрэгтэй вэ гэхээр яг та өөрийнхөө хүүхдэд яаж хандах байсан вэ? Яг тэгж өөртөө хандах хэрэгтэй. Магадгүй зарим нь хүүхэдтэй байж магадгүй, зарим нь хүүхэдтэй болох ээжүүд байгаа Ихэнх эмэгтэй хүмүүс угаасаа бүгдээрээ мэдэж байгаа бах. Бид нар хүүхэдтэй болохоро биднээс илүү амьдралд чухал зүйл гарч ирээд бид нар бүх хайраа тэр хүүхдэд өгдөг тийм үү? Гэхдээ тийм хайрыг ч гэсэн бид нар өөртөө өгөх хэрэгтэй байдаг. Хүн болгоны дотор та хөгшинж байсан хамаагүй, залууч байсан хамаагүй бидний дотоод хүүхэд маань байж л байдаг. Магадгүй энэ таны дотоод хүүхэд чинь таны тэр бага нас чинь хүртэх ёстой хайраа хүртээгүй, зөв хандуулаагүй, үл хүндлэл гээд бүх зүйлийг туулж исэн байж болно. Гэхдээ одоогийн энэ дотоод хүүхдийнхаа аав ээж нь хайрлах, халамжлах хүн нь та өөрөө. Та өөрийнхөө энэ дотоод хүүхэд, дотоод хүнээ өөрөө эмчилж болно. Миний анзаарснаар ялангуяа монголчуудын хувьд бидний амьдралын хэцүү нөхцөл зам түүнээс гадна Монголд яг сэтгэл зүйн эрүүл мэндийг тиймч их дээгүүр тавьдгүй штэ. Тийм учраас хүүхдээ айгүй харьцуулах ч юм уу, хүүхдтэйгээ яг тийм зөв хандах харилцаа нь яг Америк шиг сайн байдгүй гэх юм уу. Тийм учраас Монголд бас зөндөө олон аав ээж нар маань хүүхдүүдээ айгүй харьцуулдаг штэ. Чи тэдний хүүхдийг хараач, энийг хараач, тэрийг хараач. Эсвэл эгч чинь тэгээд ах чинь, дүү чинь тэгээд ах чинь гэд хүүхдийн сэтгэл зүйд энэ харьцуулалт нь маш хүн дээр тусдаг бөгөөд бид нэр насанд хүрсэн ч гэсэн энэ сэтгэл зүй маань биднэрт нөлөөсөөр л байдаг. Тэгээ Weezer Lees ч гэсэн энэ зүйл тохиолдчихсэн гинэ. Weezer Lees ерөөсөө өөрийгөө тийм хөөрхөн гоё эмэгтэй гэж боддгоо байсан. Яагаад гэвэл ээж нь дандаа би ийм гоё ногоо нүдтэй, цэнхэр нүдтэй хөөрхөн эмэгтэй, эгч дүү нар чинь бүгдээрээ ийм байхад чи ганцаараа бор нүдтэй аавтайгаа адилхан гэд нэг ихэн бодохгүй л тэрийгэ хэлжсэн байх л та. Гэхдээ эннээс болоод Weezer Lees үргэлж өөрийгөө би царай муутай, би муухай хүүхэд гэж боддог байсан бөгөөд өөрийгөө цэнхэр нүдтэй ч байсан болоосай тийм байсан бол ээж минь намайг илүү хайрлах байсан бах та гэж аюух боддог байсан гэсэн. Тэгээ бодоод хахад та нар ч гэсэн энэ зүйлийг туулж исэн байх. Миний хувьд ч гэсэн яг энэ зүйлийг туулж исэн. Их тийм том зүйл биш ч гэсэн яг тэр үед яг тэр үгийг бид нар ингээд зүрхэн дотроо скриншот хийгээд тархинда хадгалцдаг. Тэгээ том болсон ч гэсэн
одоо надад жоохон тийм зам байдаг байхгүй юу? Би ингэхгүй л бол гоё эмэгтэй биш. Би ингэхгүй л бол болохгүй. Тийм учраас таны хувьд ч гэсэн яг адилхан хэрвээ та хүүхэдтэй бол өөрийнхөө хүүхдийг хизээж битгий бусдтай харьцуулаарай. Хэрвээ та хүүхэдгүй бол өөрийгөө ч гэсэн битгий бусдтай харьцуулаарай. Хэрвээ та өөрийгөө бусдтай харьцуулж байна гэсэн үг нь та өөрийнхөө энэ дотоод хүүхдийг бусдтай харьцуулаад дотоод хүүхдээ гомдоож гинэ гэсэн үг. Дараагийн нэг чухал зүйл юу вэ гэх юм бол та өөрийнхөө найзууд, өөрийнхөө хүрээллийг нэг хараад үзэх. Хэрвээ таны хүүхэд яг тантай адилхан найзтай, тантай адилхан найз залуутай, тантай адилхан найз охинтой байсан бол та үүнийг хүүхэддээ хүлээн зөвшөөрөх байсан уу? Хэрвээ таны хариулт чинь үгүй би хизээж хүүхдээ ийм хүнтэй, ийм охинтой, ийм залуутай найзлуулахгүй гэж бодож байх юм бол яг одоо та буруу хүнтэйгээ байна гэсэн үг. Токсик гэдгийг мэдсэн мөртлөө ерөөсөө явуулж чадахгүй тийм үе байдаг. Жишээлбэл хэдхэн өдрийн өмнө нэг охин миний YouTube дээр комент бичсэн байсан байхгүй юу? Тэр охин юу гэж хэлсэн бэ гэхээр би хичээл сургуулаа сонгох уу, найзуудаа сонгох уу мэдэхгүй байна. Би аль нэгийг сонгохгүй бол хичээл сургалтандаа л анхаарал байх юм бол найзуудынхаа хүрээллийг алдах гээд байна гэд комент бичсэн байсан. Энэ охины хувьд гэх юм бол өөрийгөө аль хэдийн токсик найзуудтай гэдгийг мэдэж байгаа байхгүй юу? Гэхдээ би чамаас асуумаар байна. Энэ токсик харилцаа нь чамд хангалтгүй байна уу? Энэ токсик харилцаа ямар хэмжээнд хүрчээж чамд хангалттай санагдах вэ? Одоо магадгүй чи залуухан те чи токсик харилцаануудыг хүлээн зөвшөөрөл байдаг. Тэгээд чи бүх юм алдсныхаа дараа, өөрийгөө алдсныхаа дараа, хүсэл мөрөөдлөө алдсныхаа дараа те юучгүй босныхаа дараа энэ токсик харилцаа байсан байна гэж ойлгохоос өмнө эдгээр хүмүүсээс зайгаа бариад явуулах ёстой хүмүүсээ явуулах хэрэгтэй. Дараагийн бүр үнэхээр чухал зүйл юу вэ гэх юм бол өөрийнхөө өмнө зогшож сурах. Энэ нь маш хэцүүлтэй. Миний хувьд ч гэсэн айгүй хэцүү санагддаг. Яагаад гэвэл ихэнх үед бид нартэй янз бүрийн зүйлийг зүгээр за яах вэ гэж хүлээн зөвшөөрчтэй штэ. Хин нэг нь чамайг доромжлооч ч юм уу ямар нэгэн үг хэлэхээр за яах вэ гэж чимээгүй өнгөрчдөг. Гэхдээ энэ талаас нь бодоод үзээрэй. Хэрвээ таны хүүхдэд хэн нэгэн тэгж хандаж байсан бол танд ямар мэдрэмж төрөх вэ? Таны хүүхдийг доромжлоод муухай үгээр хэлээд үл хүндлээд ч юм уу те эсвэл одоо ялгуурлаж үзэх ч юм уу те тийм зан авирыг таны хүүхдэд гаргах юм бол та ямар үйлдэл гаргах вэ? Энийг бодоод үзсэн чинь миний хувьд ч гэсэн тийм байгаа байхгүй юу? Би зарим зүйлийг өөртөө хүлээн зөвшөөрчдөг. За яах вэ? Гэхдээ миний хүүхдэд хин нэгэн тэгж хандах юм бол би бүр галзуу авир гаргах байх. Надад юу ч хамаагүй юм шиг санагдана. Гэхдээ яг үннийг хэлэхэд бид нөр өөрийнхөө өмнө нь бас тэгж зогсох хэрэгтэй байдаг гинэ. Яагаад гэвэл бид нөр өөрийгөө хамгаалж гин, өөрийгөө хайрлж гин, өөрийнхөө дотоод хүүхэдтэй зүгээр л өөрийгөө хамгаалж гин гэсэн үг. Гэхдээ ихэнх үед бид нар амьдрал дээр энэ зүйлийг ерөөсөө хийж чаддгүй. Ер нь бол анзаараад байхад амьдрал дээр хүн болгон бидний төвчээрийг шалгадаг эсвэл бидний хэр цаашаа явж чадах нь гэдгийг хардаг. Эхний үед яг харилцаа зүгээр эхэлдэг. Тэгээд чамаар тоглоом хийгээд ч юм уу чамайг цааш нь явуулаад ч юм уу зарим хүмүүс ер нь бол айгүй даврах гэдэг штеп. Энэ нь бас тэдгээр хүмүүсийн буруу биш. Яагаад гэвэл бид нар яаж хандж гин, яаж тоглоомыг хүлээж авч гин, тэр хүмүүсийг хэр цааш нь явуулж гин, хэр даврааж гин гэдгээс ерөнхийдөө бол шалтгаалдаг. Тийм учраас хин нэгэн чамд одоо үл хүндлэлтэй хандах юм бол тэрийг за яах вэ гэд өнгөрөөсний оронд яагаад тэгж байгаа, яагаад ингэж байгаа гэд ч юм уу шууд тэр асуудлыг өлгөж аваад тэр доор нь шийдэх хэрэгтэй. Магадгүй зарим нэгэн хүмүүс тэр доороо гэд болоод зогсохгүй байж магадгүй. Гэхдээ ядчил хүмүүс чамаар хоёр дахь удаага тоглохдоо ч юм уу хоёр дахь удаага үл хүндлэхдээ би энэ үйлдэлийг хийх нь зөв үү үгүй юу гэж ядчил тархиндаа нэг юм боддог болно. Заримдаа бас ийм үе байдаг. Чиний магадгүй дотны хүмүүс найзууд чинь чиний зан авирыг аль хэдийн мэддэг болсон. Тэгээ чамайг зөөлөн хүн гэдгийг чинь мэдээд аль хэдийн чамайг жоохон тийм дээрлэх ч юм уу муухай хандах тийм шинж рүү орсон хүмүүс байдаг. Гэхдээ ямар нэгэн зүйлд хизээж хоцорсон зүйл гэж байдгүй. Хэрвээ чи бүх зүйлийг өөрчлөмөр байх юм бол шууд өөрчилж болно. Яагаад энэ хിവэрээ л ингээд үргэлжлээд байх ёстой гэж. Та харин бүгдээрээ яг хэрхэн өөрийгөө хайрлаад халамжлах вэ гэдэг талаас нь ярилцъя. За эхний чухал зүйл юу вэ гэх юм бол өөртөөгөө маш гоё үгээр ярих гэх юм уу? Positive affirmation гоё бат хатгалын үгс байдаг шүү дээ. Эдгээр үгийг ч гэсэн хэлэх.
Хэрвээ та хүүхдтэйгээ ярьж байсан бол та хүүхдтэй юу гэж ярих вэ? Зөндөө олон аав ээж нарыг хараад ах юм бол тэгээ өөрийнхөө хүүхдээ хамгийн гоё үгээр өхөөрдөөл гоё үгээр ярьдаг штэ. Миний охин тийм үзэсгэлэнтэй, хөөрхөн, ухаантай гэл те. Бид нар хүүхдтэй иймэрхүү үгийг харамгүй хэлж өгч чаддаг мөртлөө өөртөө өөрийнхөө дотоод хүүхдэд эдгээр үгсийг ерөөсөө хэлж чаддаггүй. Биднэрт амар эвгүй санагдаад идэг штэ. Гэхдээ бид нар эдгээр үгсийг байнга өөртөө хэлэх хэрэгтэй. Би ухаантай, би чадчихин, би ингэж гин, би бол хамгийн мундаг, би үнийг хийж чадна гэх те. Энэ үгсийг өгөх тусам бид нар өөрийнхөө далд бодол, далд ухамсараа програмчлж гин гэсэн үг. Магадгүй та бага наснда те буруу програмаар програмчлагдсан байж магадгүй хин нэг нь таныг те ухаан муутай мó тэнийг юм хаашаа юм бла 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 гэд хэлжсэн байж магадгүй энэ бүхнийг бүгдийн эсрэгээр эргүүлээд би бол ухаантай хөөхөн би бүгдийг чадна гэ те өөртөө тэр эерэг програмчлалыг тархиндаа суулгах хэрэгтэй. За бас дараагийн чухал зүйл юу вэ гэх юм бол өөрийн гэсэн рутинтэй болох. Хэрвээ та нар анзаараад байх юм бол одоо хүүхдүүдтэй сургуулийн сурагчид бүгдээрээ өөрийн гэсэн рутинтэй байдаг шүү. Хүүхэд насн дээрээ бид нартэй өсөж бойжоод яг өөрийгөө бүтээж байгаа үйл явц бид нар заавал сургуультай явах хэвээр, гэрийн даалгавраа хийх хэвээр, юм суралцах хэвээр ингэжээж одоо ирээдүйн гоё амьдрал бид нарыг хүлээж байдаг. Яг үүнтэй адилхан та өөртөө тэр рутиныг бий болгох хэрэгтэй. Та өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүснээ бий болгохын тулд би өдөрт ганцхан чаптер ном уншчихъя. Өглөө болгон би 30 минут дасгал хийчихье ч юм уу нэг өөртөө жижигхэн зорилго тавиад өөрийн гэсэн рутинтэй болсон зүгээр. Ягаад гэвэл бид нэр өөрийн гэсэн рутингүй байх үедээ ийшээч нэг хин нэг дагаж яваал, ийшээч нэг хин нэг дагаж яваал ингээл цагаа үрээл, зорилго, хүсэл, мөрөөдөл бүх юмаа мартах гад байдаг. Хэрвээ та хүүхэдтэй байсан бол өөрийнхөө хүүхэдтэй амжилтанд хүрэх, дараагийн гоё сургуульд орох ч юм уу, гоё мэрэгчлээ болох бүхэл тэр гайхалтай рутиныг хүүхэдтэй бий болгохыг хүсэн штэ. Яг үүнтэй адилхан өөртөө тэр амжилтанд хүрэх рутиныг бий болгох. Нэг чухал зүйл юу вэ гэх юм бол та маш гоё тийм цэвэрхэн орчинд амьдрах хэрэгтэй, эрүүл хооллох хэрэгтэй. Хэрвээ та бас л хүүхэдтэй байсан бол хүүхэдтэй хамгийн гоё эрүүл хүнсийг өгнө. Ягаад гэвэл та хүүхдийнхаа эрүүл мэндэд маш их анхаардаг учраас түүнээс гадна ийм цэвэрхэн орчинд хүүхдийг амьдруулахыг хүснэ. Ягаад гэвэл хинч хүүхдээ өвчнөд, заваан замбраагүй орчинд байлгахыг хүсэхгүй. Түүнээс гадна ингээд замбраагүй орчинд бид нар байхаар бидний тарих толгой ч гэсэн маш их замбраагүй байдаг. Ягаад гэвэл ийм замбраагүй муухай энергиуд байгаа учраас өөрийнхөө гадаад үзмжиндээ ч гэсэн анхаарах хэрэгтэй. Байн гоё цэвэрхэн хувцастай үс, арьс, бие гэ бүхэл зүйлдээ анхаарах хэрэгтэй. Өөрийгөө хайж болохгүй. Амьдрал дээр бидний халамжлах хэвээр хийх хэвээр зөндөө олон зүйл байдаг. Зарим үед бид нар өөрийгөө хаях гад байдаг. За би ч яах вэ? Ингээд байж исэн чи яах вэ? Эсвэл энэ тарган чигээрээ, туранхай чигээрээ, ийм чигээрээ үлдсэн чи яах вэ гэд ерөөсөө тэгэж болохгүй. Үргэлж шийдлийг хайж ах хэрэгтэй. Хэрвээ би арьсандаа дургуул, хэрвээ би өвсөндөө дургуул, хэрвээ би илүүдэл жиндээ дургуул, би яаж үүнийгээ өөрчилж болох вэ? Би яаж өөртөө анхаарч болох вэ гэдэг үргэлж шийдлийг одоо хайх хэрэгтэй гэх юм уу? Ягаад гэвэл та өөрийгөө яаж авч явж гин, яаж өөрийгөө хайрлж гин, яаж өөртөө хандж гин гэдэг маань бусдад өөртөө чинь яаж тэр хүн харьцахыг харуулж зааж өгч байдаг. Өөрийгөө хит тусгаарлаад ганцаардуулахгүй байх нь маш их чухал. Яг би өмнөх бичлэг дээрээ ганцаараа байх нь маш их чухал гэд бичлэг оруулж исэн. Бидний амьдралд яа харахгүй ганцаараа байх одоо чухал шаардлагатай тийм үе байдаг. Гэхдээ үргэлж өөрийгөө бусдаас тусгаарлаад тийм байж өрөөсөө болохгүй. Тэгээ бас энэ нь бага наснаас шалтгаалдаг гэд Wizardlies бичлэг дээрээ хэлж исэн. Ягаад гэвэл Wizardlies-ийг жоохон байхад нь ерөөсөө аав ээж нь гарч тоглоулдгүй ч юм уу хүүхдүүдтэй ерөөсөө нийлүүлдэггүй байсан гинэ. Ерөөсөө тийм эрх чөлөөтэй байгаагүй. Тэгээ сонирхолтой зүйл нь гэх юм бол том болоод Wizardlies өөрийгөө бусдаас тэгэж тусгаарлаж эхэлсэн. Тэгэхээр бид нар ингээд бага наснаасаа яаж өссөн, ямар орчинд өссөн, яг тэр зүйлийг ингээд аваад үлдэх тийм хэв маягтай байдаг. Өөрийгөө уучлж сурна гэдэг маань маш чухал. Ихэнх үед яадаг вэ гэхээр бид нар өмнө нь угаасаа хүн болгон л алдаа гаргадаг. Та магадгүй амьдралдаа зөндөө олон алдаж унсан тийм зүйлс байгаа байх. Тэгээд тэрэндээ агүй хүмүүс өөрийгөө маш их буруутгадаг. Гэхдээ та энэ талаас нь бодоод үзээрэй.
Хүн болгон алдаа гаргадаг. Та ч алдаа гаргана, таны хүүхэд ч гэсэн алдаа гаргана. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн алдаа гаргасан бол та олон жилийн дараа хүүхэдтэй чи тэгжсэн мэдтэй, чи ингэжсэн мэдтэй, чи алдаагаа санаж гэнэ үү гэд насан туршид нь ерөөсөө буруу шахахгүй та тэр алдаа оноо бүх зүйлийг хүлээж авна. За хүлээж авахгүй байсан ч гэсэн та хизээж дахиж меншн хийж буруутгахгүй. Яг үүнтэй адилхан та өмнө нь алдаж онсон байж болно, буруу зүйл хийсэн байж болно эдгээр зүйлсээ бүгдийг явуулаад өөрийгөө уучлаад өөрийгөө хүлээж авах хэрэгтэй. Хамгийн сүүлийнх нь юу вэ гэх юм бол өөртөө тийм эерэг итгэл үнэмшлийг тархиндаа бий болгох. Бид нар зарим үед өөрөө ирэхгүй тийм нөгөө сөрөг үгийг амнасаа гарах гад байдэн штэ Яа заяа нь хайсан ч юм уу би дандаа бүтлгүүтдэг гэд ийм үгийг ерөөсөө амнасаа гаргаж болохгүй. Ягаад гэвэл бид нар өөрөөсөө гаргаж байгаа энэ амныхаа авьяа үгнүүд өөрөөсөө цацруулж байгаа энергиэрээ өөрийнхөө ирээдүйг бүтээдэг учраас. Тэгэд Wizardly болохоор өөртөө дандаа энэ үгийг хэлдэг гинэ. Бурхан үргэлж намайг дэмждэг бөгөөд бурхан бүх талбар дээр намайг ялагч байлгахыг хүсдэг гэдэг энэ баттгалын үгсийг өөртөө хэлдэг гэсэн. Тэгэд энэ үгийг хэлснээс хойш ерөнхийдөө амьдрал нь бүх зүйл өөр байгаа гэж байсан. Тэгээд та нарын хувьд ч гэсэн яг адилхан, миний хувьд ч гэсэн яг адилхан. Би ерөөсөө бүтлгүүддэггүй. Би амьдрал дээр үргэлж гайхалтай зүйлийг өөрлөгөө татдаг гэж бүр бат итгэдэг. Ягаад гэвэл ямар нэгэн зүйл бүтггүй байх юм бол түүнээс гайхалтай зүйл над руу ирж байгаа гэдэгт би 100% итгэдэг. Өөрийгөө хайрлаж сурна гэдэг нь дуусашгүй хайрын романсын эхлэл гээд ийм гоё код байт юм бэлээ. Өөрийгөө хайрлаж халамжилж эхлэх үед хорвоо ертөнц бурхан тэр хүнийг заавал шагнадаг. Угаасаа та нар ингээд өөрийгөө хайрлаж байгаа хүмүүсийг хараад байгаарай заяа. Эдгээр хүмүүс өөртөө анхаарал өөрийгөө хайрлал байх тусам эдгээр хүмүүсийн амьдрал бүх зүйл нь цэцэглээл байдаг. Тийм учраас эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөртөө тэр гайхалтай зүйлийг өгч сурах хэрэгтэй. За тэгээд та нар маань бүгдээрээ өөрийгөө эмчлээд, өөрийгөө хайрлсан, өөрөөсөө гэрэл засруулсан тийм гайхалтай хүмүүс байгаарай. Өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.